Яагаад би ингээд бүүтэй холбогдсон гэхээр яг шалтгаан нь болохоор ингээд одоос 2 жил гарны өмнө хүнтэй видео колл хийхлээр ярьсан хүн болгон чиний ард эмэгтэй хүн байна. Юу эмэгтэй хүн гэдэг бас ерөөсөө ганц асуулт. Чи ямар хүнтэй байгаа? Хүүхэн байна. Цаашаараа суудсан байна. Үсээ задгаа тавьсан байна ч гэх жишээний. Тэгэхээр чи би галзуурдаг дээр тулаад бүр мэдрэл модж байгаа бол сэтгцэн эмнэлэг дээр очиж үзэхээр зүгээр байдаг. Тэгээд ээж мэж тэгээд шалгаад ингээд ярингууд нэрээсээ ярдварч хүн сүтгэний явчлаа шүү гэд хэлнэ. За тэгэнгүүт чинь лам дээр очихоор лам нь бөөрөө яв гэж бид нар чадахгүй юм байна. Бөөр дээр очин чинь чамайг 7 жил эмэгтэй хүн сүнс дагсан байна. Тэгээд сүнс дагахаараа нөгөө 6 зүйлийг гүйцэлдүүлдэг ингээнэ. За тэрний үеийн гэхээр тухайн хүний одоо энергийг сулруулах, хэмрэг дороотуулах, ажил төрөлхөө болгох, гал голомтын самрах, гэр бүлтэй бол гэр бүлээс нь салгах ерөөсөө ганцаараа ингэ байх. Тэгээ би чинь нэг хэсэг бараг жил гараа ганцаараа байсан шүү дээ. Дүүд хэвтрийн байдалтай шахав. Тэгсээр босч явна. Босоод жоохон юм хийч бүтээч гэхэл би өвдөр хэвтэрд орж байна. 6 дахь үеийн яд гэсэн чинь хэвтэрд оруулж агаад тухайн одоо ахсан сүнс чинь одоо хүслээрээ идэлгэнэ шүү дээ нэгсэндээ. Хамгийн сүүлж байгаа 6 дахь нь болохоор тэр хүн хэвтэрд оруулсаар байгаад амин аваа, бензин аваа яадаг юм байсан. Тэр нь ямар үеийн яд гэдэг бүр ингээд бичсэн. Одоо бидний яриад байгаа альбан тирэн гэдэг нь